Одоо бид нар ингээд үеийн залуучууд, ялангуяа бичдэг залуучууд гэсэн суугаал ярихдаа заримдаа ярьдаг л та. Манай уншигчид одоо ямар уншигчид биш, манай зохиолчид ямар их юм түүхэн сэдвэр бичдэг юм бэ? Ингээд бүгд л чинь ном гэдэг чинь яг ингээд нэг өдрийн идэх уух хүнс шиг ингээд дуусчихгүй ингээд үргэлж байж идэг гэд болохоор тий үе үеийн хүмүүс уншина, ирээдүйн хойч маань уншина. Тэгэхээр энэ чинь нөгөө ёстой өөрийн чинь анх асуудаг шиг хүссэн уншаагүй хүний төлөвшил боловсролтой холбоотой зүйл болохоор чанартай л байх хэрэгтэй зүйл хамгийн л чанартай байх хэрэгтэй л гэж боддог. Хүүхэд бол ерөөсөө сурхал ёстой, хүмүүжил ёстой. Одоо дандаа л нэг гаднаас юм авч шингээж идэг сав юм шиг. Гэтэл хүүхдэд ч гэсэн өөрөөсөө дотроосоо гаргадаг бүтээлч нэрэг тийм бүтээлч чанар тийм тавтагдшгүй гоё онцлог тийм байдаг. Тэгэхээр би яг хүүхдийн тийм чанарыг өдөөсөн бүтээл хийх юмсан. Тэ одоо аз жаргал амар амгалан гэж юу юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулсан, тэрнийг өгүүлсэн зохиол тутмаг байгаа ч юм шиг. Хүмүүс ч одоо за зохиолч мохиолч гэдэг ч одоо шал юм амьдралгүй мэрэгжил гэдэг ч юм уу те бараг мэрэгжилч гэж ойлгохгүй саяхны хүртэл бараг одоо зохиолч яруу найрагч хэрэл ирчүүдийн нэг дээл хөөргөд үсээ ургуулаад жахан юм хом хүртчихдэг ч гэдэг юм уу эмэгтэйчүүдийн нэг уянгалсан юм нэг ер нь уран зохиол гэдэг бол бүх урлагийн үндэс шүү дээ. Одоо зохиол нь байж кино хийгдэн, зохиол нь хийж жүжиг тавигдсан тийм ээ. Тэгэхээр тэр суур нөгөө уран зохиолын бүтээл сайн байх юм бол тэрийг дагсан кино, жүжиг бусад жанрууд те ингээд бас гарна л та. Тэгэхээр үндэсний гэсэн юм тодтолтой хүүхдийн бүтээлүүд аль болох олшроосой зохиолчд нь бас хүүхдүүдтэй хандаж юм бичээсэй, хүүхдүүдэд зориулж бүтээгээсэй гэж би бол үнэхээр хүсэж байдаг тийм. Би яг таны редакторлсан орчуулгын болоод яг зохиолын номнуудын ингээд нөгөө нэг юунуудыг жагсаалтуудыг ингээд харахад нэг 80-аад уран бүтээл дээр ажилласан байлээ л дээ. Тэгэхээр ер нь яг редактор хүн 80-аад уран бүтээл дээр ажилласан байна гэдэг нь энэ чи өөрөөр хэлэх юм бол одоо хүмүүст илүү ойлгомжтойгоор ярих юм бол нэгсэндээ кино та ингээд харьцуулах юм бол магадгүй 80 кино бүтээсэн найруулагч гэдэг юм эсвэл 80 киноны зохиол бичсэн зохиолч бол чи бүр асар одоо юу гэдэг юм магадгүй зүгээр насаар нь бодох юм бол ахмад насны хүн байх утас хэмжээний ингээд зүйрлэл болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь 80-аад ийм ном бүтээл дээр редакторын ажлыг хийн гэдэг энэ өөрөө хэр тийм амжилт вэ гэх юм уу одоо юу гэх юм түгээмэл ойлголт бол тийм би бол нөгөө нэг ажлынхаа хажуугаар одоо анх редакторын хөдөлмөрийг одоо нөгөө илүү цагийн ажил болгож гэдэг юм уу нэмэлт ажиллаа олгож сонирхлоо дагуулж хийдэг байснаас одоо сүүлийн нөгөө 20 оноос хойш бол яг тодорхой хэдэн жилд нь 4-5 жилд нь би яг одоо юуны одоо хэвлэлийн газрын редакцид суугаад редакторлсан. Тэгэхээр одоо сэтгүүл зүйн салбарт ажиллаж байхаасаа эхлээд тий чөлөөт маягаар ажиллаж байхаасаа эхлээд яг одоо хэвлэлийн газрын өрөөнд суугаад редакторлсан гол номууд маань яг одоо яг нөгөө редакторын өдөр тутмын хэвлэлийн редакцид бол хүн бүр тэр байтхан уншин шүү дээ тий. Тэгэхээр тэд нар нь бол яг одоо миний бүрэн уншсан гэдэг юм уу. Редактор гэдэг ойлголт манад бас энэ дашрамд хэлэхэд нөгөө айгүй явцсан ойлгогддог. Үг үсгийн алдааг түүх төдийхнөр ойлгодог. Үгүүлдээ одоо редактор гэдэг бол маш өргөн хүрээтэй болоод маш чухал ажиллахгүй юу. Гадны хэвлэлийн газрууд бол жишээ нь зохиолч хүн номоо гаргаад шууд одоо бид нар шиг өөрсдөө хэвлэчихгүй. Заавал хэвлэлийн газар тэрийг хүлээн зөвшөөрч тухайн хэвлэлийн газрын шалгуурт нийцчээж зах зээл рүү гарна. Тэхийн тулд тэнд хамгийн чухал оролтон редактор байдаг. Одоо зохиолчд бүр санаа захиалаад те за ийм одоо чиглэлээр те ном бичмээр байна зах зээл дээр одоо ийм ном гаргамаар байна те одоо энэ бол юу гэдэг юм бүр зохиолын концепт санаан дээрээс эхлээд ингээд ажиллах юм редактор байх нь л те тэгээд нөгөө зохиолч зохиолоо авчрахаар тэрэн дээр редактор санаагаа тусгах энэ хэсэг чинь ингэмээр байна те ингээд бүр одоо зохиолчтой маш нэгт хамтарч ажилладаг ийм түвшний редактор бүр бодлогын гэсэн үг л те за доошлох юм бол одоо зохиолоо бариад ирсэн зохиолчийн бүтээлийг уран сайхны болоод те одоо нийгмийн уншигчдын хандлага ч юм уу энэ огтлолцол дээр бас уран сайхны түвшинд гэх юм уу Монголд бол одоо яг уран сайхны л гэж яриад идэг одоо тийм боловсруулалт хийх хоёр дахь түвшний ахад нэг редактор байгаа байхгүй энэ зохиолчийн ингэмээр юм
тэрний доошоо ахаад орчуулгын бүтээл бол одоо тухайн хэлтэнд харгалзуулж агаад харьцуулж агаад орчуулга нь хэр үнэн бодиттой байгаа юм тий хэр зүг буусын гэдгийг хяндаг орчуулгын редактор. Тэгээд харин тэрний доор үг үсэг тий техник одоо хэвлэлт өгөхөд энэ ар үгрийн хавцсан дах энэ үгнүүдийн одоо мөр багныг тэгшлгээс авахуулаад зургийг нь яаж байршуул уншигчдад эвтэйхэн байдгийг юм уу те эдгээрийг ийм нарийн техник ажиллагаа хийдэг хамгийн доотлолт одоо техник редактор. Эднэр бүгдээрээ л бүх төвшөндөө чухал. Тэрнээс биш дамжлагтай редакторуудын ажил байх хэрэгтэй байх нь шүү дээ. Манайд болохоор их л ерөнхий яг орчуулгын редакторууд яг орчуулгыг харна. Одоо маш мэрэгжлийн уран зохиолын редакцууд бол уран сайхны редакторыг нэлээд сайн оруулж өгнө. Яагаад гэвэл одоо монгол хэлнийхээ тий онцлогийг ялангуяа нөгөө уран зохиолын өндөр түвшний бичвэртэй тийм юунуудад бол уран сайхны редактор зайлшгүй орж иж одоо тэр сайхан уран сайхан найруулгыг хийж өгнө шүү дээ тий. Манайд бол яг техник редактор, орчуулгын редактор, уран сайхны редактор гэдэг тун ерөнхий. Редакторын ажлын хүмүүс хөвчлэн үг үсгийн алдаад өдөр шинжнийг юм уушаал ингээл ирээлжлүүлээ сууж идэх хүмүүс гэж ойлгодог. Гэхдээ миний хувьд бол редактор хүмүүс монгол хэлний дархлааг сахин хамгаалдаг одоо хамгийн чухал хүндтэй үүрэг хариуцлагыг биелүүлж авдаг хүмүүс юм болоо гэж би хүндэтгэлтэй ханддаг л да. Тэгэхээр редакторын ажлыг та өөрөө хийж аваад хийсэн үү эсвэл зүгээр аясаараа ингээл ажиллаа хийгээл бичсэн чинь нэмэгдсэн чинь одоо халтраад орчихсон уу гэх юм уу? Энэ хоёр баг хоёулаа баха. Би анх нэг одоо ингээд сэтгүүл зүйн салбарт гэх юм уу? Сэтгүүлч сурвалжлагч хэвлэлийн ажилтан энэ төр гэдэг хийгээл явж илаа л та. Тэгээд угаасаа хүүхэд байхаас ном ялангуяа уран зохиол бол миний амьдралын бүр салшгүй хэсэг байсан болохоор цаг үргэлж уншиж идэг байсан. Анх бол би одоо төгсөөд шууд л ажил дээр гараад сэтгүүлчээр л ажиллаж исэн. Гэхдээ энэ бол одоо миний юу биш юм гэдгийг бас их эртээ ойлгосон. Яа тэгэхээр одоо тэр үед зэрэгцээл одоо манай үеийнхээ орчуулга хийж эхлээл зарим нь паблишинг байгуулаад тий. Тэгээ ингээд нөгөө уран зохиолт манай ч нөгөө ном хэвлэлийн зах зээл чөлөөтэй учраас эргэн тойрны хүрээл маань дандаа л уран зохиолынхан. Тэгээд би яалтчгүй нэг л мэдсэн чинь л одоо найз нөхөд ах эгч нарын номыг редакторлал эхэлсэн. Тэгээ яалтчгүй хүн чинь нөгөө зам мөрн угаасаа хүний өмнө зураагаад бэж идэм шиг өөрөө л олоод тарчвал анх санахын нөгөө одоо Америкт амьдардаг орчуулагч Дашмүх хүрээ хөвгүүн Дашмүх гэж ах би. Дашмүх ах маш сонирхолтой жанр зохиолууд орчуулдаг байхгүй юу? Одоо жишээ нь Японы нөгөө Идогава Рампогийн тийм адал зохиолууд ч юм уу тий. Одоо тэгэл дан одоо аимшиг гэх юм уу триллер тий. Дашмүх ах анх орчуулгын номоо редакторлуулах хүн хайж байна. Бүр ихлээр гар бичмэл шивгч гэдэг ч үлээ. Тэгээ би нөгөө өөрөө номод дуртай болохоор би туслая л таахаа гэдэг. Яг Дашмүх ахын нилээд номд одоо би Дашмүх ахын орчуулгыг редакторлно ч гэж байгаа. Ерөнхийдөө бол даргаал техник редакторл хийсэн. Тэгэд ёстой дур сонирхлоороо тэгж ороод Дашка ахынхаа нилээд номын редактороор ажилласан байт. Тэгээ авч байгаа Такта паблишинг байгуулагдахад Баясгалан тэгш заяа гэд хоёр залуухан орчуулагч юм битээ тийм ээ. Паблишинга байгуулаад ингээд гой орчуулгын ном гаргаа. За тэгээд тэдний номуудын бас нэлээд хэдэн одоо анхны орчуулгын бүтээлүүдийнх нь анхны ч байх уу ихэнх үеийн орчуулгын бүтээлүүдийнх нь бас редакторуудыг хийсэн мэт. Тэгээ ингэж яваал одоо нэг талаасаа өөрөө хийхийг хүсээд те нөгөө талаасаа угаасаа дуртай тэгээд бас чадчихсан болохоор тийм одоо тийм редакторлох утсныг нөөц бас надад байж л те. Тэгээл редакторлж яваад ерөнхийдөө бол одоо нөгөө цагийн хэвлэлийн ажилтан хийхдээ нөгөө хүн чинь байнга нөгөө яг хүсэж байгаа юм руугаа хүмүүгээс алхам тутам өөрийгөө чиглүүлээл явж идэг. Яг тийм алхмуудын л нэг байх шиг байна тийм ном редакторлал шүн оройжин суугаал нөгөө ном уншина. Тэгэл монгол хэлний баахан тойлууд эргэлж тойруулаад тийм. Тэгээ ингээл суудаг. Тэгэл сайн редакторлох гэж их мэрийн тийм нэг ч алдаагүй байх гэж хичээд. Тэгэл явсаар миний өөрийн редакторын ур чадварч мэдгэцгүүц их төссөн. Тэгээ сүлдээ одоо ингээд орчуулгын редактор хийдэг болол бүр тийм техникээс эхэлжсэн бол яг хэл найруулгын төвшөнд хийдэг болоод. Тэгээ одоо ингээ харахад Монголд бол
publishing house-уд маш их орширч олон залуучууд бол одоо хэвлэлийн газрууд нээж гадны сайн зохиолуудыг орчуулж хувь хүний хөгжлийн ном ч гэсэн аль аль нь тэнцүү яасан. Тэгэд би сая нөгөө хийсэн ажлуудаа ингээл харж байхад ер нь дандаа нэлээд нухацтай том уран зохиолын номууд тэгээд ер нь нэлээд тийм томоохон номуудыг л авч нэлээд нухсан л хүн байлээ л дээ. Тий. Тэгээд тэр бүхэн маань эргээд надад ч бас яг өгөөж өгсөн. Редакторын хөдөлмөрийн үед миний онцлог болохоор яг цэвэр нөгөө өстө уран сайхны редактор өөрөө нөгөө яруу найрагч хүн учраас тэр хэлний маань өгөгдлийг дагуулад дандаа л надад угаасаа энэ зохиолын хэл найруулгыг сайжруулад өгөөч гэсэн юунууд л дандаа ирдэлтэй. Одоо жишээ нь надад л өөрт маань хамгийн хоногссон гэх юм бол нөгөө Итало Кальвиногийн үл үзэгдэх хотууд байдаг. Тэр чинь одоо айгуу сонирхолтой ном баггүй. Бичвэрийнхээ хувьд айгуу сонирхолтой. Одоо нэг л юм шугамн үйл явдал гарахгүй хэсэг юм маш сонирхолтой хотуудын тухай өгүүлдэг. Маш сониод ингээд олсон дээр байдаг хотч байх шиг, газар доор байдаг хотч байх шиг тийм янз бүрийн хотууд. Тэгээ тэр хотуудын тухай нөгөө Марко Поло, Хубилай хоёрын хаан хоёрын ингээд нөгөө харилцан яриан дээр тэр хотуудын сонин хотуудыг ингээд дүрслэлсэн маш тийм өрмөц уран дүрслэлтэй хэл найруулгатай тийм. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь яг чөлөөтэй сэтгэж өстой монгол хэлнийхаа нөгөө хамгаал уурыг ингээл гаргаж байгаа л гоё биччихээр одоо их гоё болох жишээ нь тий. Тэгээд ингээд редактор хийж явсаар байгаад редакторын хөдөлмөр маань магадгүй намайг нэг талаас хүүрнэл зохиол руу маш их төлөвшүүлж оруулсан. Тэрнээс манад ч одоо мэргэжлийн утга зохиол одоо зохиолч бэлтгэдэг хөтөлбөр соёл урлагийн их сургуулийн кино зохиолчийн ангийг стацур байхгүй юу? Яг зохиолч мэргэжлийн. Тийм, ерөөсөө байхгүй шүү дээ. Диплом олгодог тий. Тийм. Утга зохиол судлалаар бол төгсөгдөг, жил бүр төгсөж байгаа. Тэгээ зохиолч бол байхгүй. Тэгэхээр энийг бол одоо хүмүүс цэвэр авьяас өгдөл дээр одоо өөрсдийгөө боловсруулсаар байгаад л одоо болж байгаа юм л да манай Монголын нөхцөлд бол. Тэгэхээр энэ бол маш урт хугацааны одоо нүр өх хөдөлмөр байдаг. Юуг бол үзэг шүүрэл за би чадна гэд дайрж ороод биччихдэг зүйл биш байдаг. Өөрийнхөө нөгөө уншиж боловсрж өөртөө шалгуур тавих хэмжээнд хүрчээд тэр шалгууртаа хүрэх гэж анхны бүтээлүүдээ хийн тэ. Би өөрийнхөө шалгуурт тэнцэх юм бол хавцлаад ном болгоод итгэлтэйгээр уншигчдын гар дээр тавих нь. Тэндээс бас ямар хариу ирэх нү тэ. Зохиолчд маань уншаад юу гэж хэлэх нү? Уншигчид ямар сэтгэл ирүүлэх нү тэ. Найз нөхөд юу гэж хэлэх нү тэ. Тэгээд цаашаа өөрөө би бас ахаад хэр ахиж чадах нү? Ингээд зохиолчийн хөдөлмөр бол алхамаар өдөр тутам ингээд ахаад явж идэг тийм л хөдөлмөр юм шиг. Та хамгийн анхны шүлэг хэдэн настайдаа бичижсэн бэ? Ер нь ямар шүлэг бичижсэн маа сандгүй одоо. Жохон хүүхд тахтаа одоо манай ихч оюутан болоод манай ихч надаас яг 10 ихч. Оюутан болоод ингээд яваад тэгсэн чинь ингээд ихч маань одоо яагаад ингээд хол явж байгаа юм бэ гэсэн чинь аав ихч нь одоо ингээд мэрэгжил эзэмшээ те насан туршдаа ингээд өөрийнхөө ажил болох энэ мэрэгжлийг эзэмших гээд орчуулагч болохоор явж байгаа маа гэсэн чинь би яг анх өөрийнхөө тухай эргэцүүлээд тэгвэл би ямар мэрэгчлэлтэй болох юм болоо гэж бодоод ямар мэрэгчлийг нь сонгох вэ гэдэг их практик шүлэг биччихсэн. 8 мөртэй. Одоо бол яг өгчлэн санахгүй байна. Тэгээд ингээд аав намайг зохиолч болоорой гэсэн юу л ингээд баахан мэрэгчлүүд ингэснэ энэ олон мэрэгчлээс би алийг нь сонгох уу гэдэг ингээд нэг өөрөө өөрийнхөө хэн болох тухай эргэцүүлсэн тийм шүлэг жоохон бахта биччихсэн. Жоохон хүүхэд байсан хэд чухал сэдв. Сэтгэлээ чилээжсэн юм шүү дээ. Би одоо яг нөгөө хувь уран бүтээлч зохиолч Дэлгэрмаа гэдэг өнцгөөс танаас нэг хэдэн зүйлийг тодруулъя гэж бодлоо л доо. За ер нь бол өсвөр насндаа ч гэдэм үү эсвэл яг нэг ийм нэг ямарваа нэгэн зүйлсээ шинэ мэдрэмжийг мэдэрч эхэлж байгаа хүн болгон за нэг ийм нэг бичих оролдлогыг хийсэн байдаг бах тийм үү яг нэг дөрвөн мөртийг бол ингээд дөрвөн мөрт ер нь амьдралдаа бичиж байгаагүй хүн гэж бараг байхгүй л байдаг баг. Тэрийг ингээд нөгөө хөгжүүлээд явах тэр сэтэл гэдэг бас яг хүн болгонд өөр өөр их байдаг баг л та тийм. Тэр таны хувьд яг тэр одоо бичи нэгээ ер нь дэлгэрүүлье гэдэг тэр сэтэл санаа бас нэг тодорхой шалтгаантай л баг тийм үү. Тий. Хүүхэд болгоныг ер нь багт нь ялангуяа 5 нас хүртэл нь ажиллахаар тэр хүүхэд ер нь жоохон хэн болох уу гэдэг нь их тодорхой байд юм шиг надад санагдаад идэв шүү дээ. 5 нас хүртэл нөө? Тий, 5 нас хүртэл нь тий. Ямар хүн болох нь гэдэг нь. Тий, ерөнхийдөө нэг ямар чигийн хүн болох нь их мэдэгдээд тах шиг санагддیں۔
Тийм жоохон багтаа бол шүлэг их бичнэ, үлгэр зохионоо, үлгэр зохиогоод биччихдэг. Нөгөө туулаа яагаад урт чихтэй болсон бэ гэд гарчиг тавьж байгаад бичсэн чинь туулаа явж байгаад нэг их өөрмөц нэртэй нэг ургамал болоод санаад үйдсэн чинь чих нь ургацсан гэд. Тиймэрхүү энэ төр үлгэр бичдэг байсан. Тийм. Тэгээд яагаад 5 нас хүртэл гэж байгаа юм гэхээр 5 6 нас гээд ингээд сургуульд ороод цэцэрлэгт ороод ингээр одоо жишээ нь нарыг одоо цэнхэр өнгөөр зурмаар ч юм уу те бороог магадгүй би ягаан тусалтай зурмаар шүү дээ те тийм ертөнцтэй байж болно шүү. Тэгээ цэцэрлэгт оронгууд яадгүй гэхээр ширээний ард суулаа шар нар зураарай гэх те ногоон авч зураарай гэд ингээд хүүхдүүдийн тэр нөгөө давтагдшгүй тэр юм юугийн жахан ертөнцийн жахан балж чадах шиг надад санагддаг. Тэгэхээр л хүүхд чинь нөгөө олны нэг болол ингээл за энэ юм байх ёстой юм байна гэсэн нэг юм хүрээ хайрцаг дотор ороод эхэлдэг ч юм шиг албагүй л дээ. Гэхдээ тэрийг одоо ямар ч юг сет татаад гараад ирдэг хүний төрөлхийн өгөгдлийг бол үгүйсэхгүй. Гэтэ жаахан тийм тал байдаг. Миний хувьд ч гэсэн одоо ингээд бүр жоохондоо л манай ах надаас 3 ах байхгүй юу. Би болохоор өөрөө багтаа жишээ нөгөө жаахан би тааруу одоо ясэл цэцэрлэгээр огт хүмүүжээгүй гэртэл байж идэг хүүхэд байсан. Тэг гэртээ байгаа юм чи үйдэн штэ. Тэгээ манай ах нөгөө сургуульд ороод цагаан толгоогоо авчрал нөгөө хичээлээд автдаг болсон чинь би нөгөө үйдэж байгаа хүүхд жаахтай ахынхаа ар өврөөр нөгөө сурах чигрүүн тонгоос ороод нэг мэдсэн чинь ахтайгаа зэрэгцээд уншаа сурцсан гэсэн гинлээ. Тэгээд нөгөө одоо тэр чин үгэнд жаахан те үгэнд авьяастай гэдэг нь одоо тэндээс л мэдгдсэн болов. Тэгээд нөгөө ээж аавын хожим дурсаж ярьж байгаагаар эмийг нөгөө өөрийнхөө айгүйх нэрлэлцдэг. Одоо ингээд өмсүүлдэг даашинзнуудаа гэхэд бүгднгийн нөгөө тус нэр өгцөн байдаг гэсэн. Хүүхд бол одоо магадгүй миний улаан даашинз те миний цэнхэр палач гэдэг юм уу ярих юм байна л та. Тэгээ би болохоор нөгөө хувцсныхаа тэр юм онцлог юм гоё чимэглэл ч юм уу нэг деталь металлыг харж агаад тэрийг ингээд тусгасан нэрмээр өгцөн. Цэцгээ гэдэг нэг өхөнө шүү дээ тийм зангиатай палаж хахад энэ миний усан цэргийн палаж гэдэг ч юм уу те. Тэгээ нэг юм зааны тугалтай байсан чинь нөгөө тугаланд нь панчи гэдэг нэр өгцөн байдаг ч юм уу те. Тэгээ миний панчитай палаж гэдэг. Хувцсуулгын яг өөр гэсэн нэртэй. Гэж мэгээд ингээд юмыг нэрлэлцдэг байсан гинлээ. Тэгээ хав тэр нь магадгүй одоо юм үгээр нөгөө юмыг илэрхийлээд шүү дээ. Тэгээ миний илэрхийлэл магадгүй зургийн авьяастай хүүхд бол зураг зураад те дуулах дуртай хүүхд бол дуулна. Тэгэхээр яг миний хувьд багасаа их үгэнд л их ойрд аав намайг ер нь энэ яг уран зохиол бичгийн хүн болж төлөвшөд бас хамгийн их нөлөөлсөн, хамгийн их дэмждэг. Одоо ингээл хөдөө суманд жишээ нь би ч нэг 7 8 дугаар англи байлуу газраар унтдаг. Унтж байгаад нэг өглөө ингээд нүдээ нээсэн чи аав ингээд миний авах юмсан гэж бодчихсон 2 номыг шуудан гар захиалаад авсан. Миний дээр ингээд барьцсан. Тэгээс гэдэг зогссон тийм хүн байсан байхгүй тийм нөө хүүхдтэйгээ тэгж ингээд аав ээж ч нэг заримдаа хүүхдүүдтэйг их дээрээс харьцаад идэв шүү дээ. Манай аав бол яг ингээд төвшөнд нь очиод ингээд хүүхдтэй тэг сайхан харьцаж чаддаг. Тэгээд би ерөөсөө хувь заяанда хязгаарч эргэлзэж байгаагүй. Угасаа л би бичгийн хүн болох юм байна. Угасаа аав ерөөсөө л тийм ихтгэл хүмүүжлэр намайг ингээд битсэн шүлгийн маань уушаалаа. Зочин мочи ирэхээр хаяа жаахан халамцгаараа миний охин шүлгээ уншиж. Тэр нь жаахан халуухан ч гэсэн тэгээ яах вэ? Тэгээд тэр аавын маань сэтгэл авахгүй. Тэгээд энэ Баавга нэртэй шуу гэдэг энэ туужин маань Соёмб гэдэг өө байгаа юм. Энэ бол миний аавын бүр яг шууд дүр. Энэ Баавга гэдэг ангирын дэгдэхээ бас яг тэр дүр. Энэ дотор байгаа Нянгар гэдэг нохоо хүртэл манай жимдэг байсан Монгол банхрахгүй юу. Ээж аав хоёр маань яхав нөгөө сумын одоо нөгөө захиргаа удирдлагад ажилладаг. Тэр үеийн одоо сэхэтнүүд. Тэгээд маш сонир явсан бахна шүү дээ тий. Сонин захиалж уншдаг. Тэгээд нөгөө жижигхэн гэртээ номын сантай. Тэгээд нөгөө тэр үед социализмын үед чинь нөгөө олон сонгодгуудыг чи хэвлсэн шүү дээ Монголд чинь тий. Тэгээд тэр бүх номууд юу н байдаг. Тэгэл Монголын нууц товчоноос ахуулаад би ч одоо Монголын нууц товчоог бүр амар жоохон бахтаа уншаад тэг ингээд тэнд тэр чи одоо бүр ингээд язгуурын монгол хэлээр бичсэн тий. Би ойлгохгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад ч юм тэрийг ингээд уншмаар тэгээд нөгөө ингээд маш их гоё шүлгэлсэн тий нөгөө монгол хэлний тэр нэг гоё юм холбоо ингээд шүлгэлээд шадлаад ингэсэн тэр найруулгад нь ч болдог юм уу татагдаад уншаад идэг байсан. Тэгээд ингээд утгыг нь ойлгохгүй мөртлөө ингээд нөгөө тэр үгэнд тэгжих шимтгэл хүүхэд байсан юм уу гэж одоо боддtiin. Тэгээд ерөөсөө л тийм сонирхолтой байгаа л ерөөсөө сургуульд ороод
бодож тэрийг эзэж орхоогүй л дээ. Ангийнхандаа нөгөө төрүүлээд уншаа сурцсан болохоор айгу Петр нөгөөтг чинь багш үсэг зааж хахад би ч угаасаа мэддэг юм чинь тэгэл сууж ангийнхандаа нөгөө үлгэр юм уншиж өгнө. Тэгэл нөгөө зохион бичлэг одоо юу гэдгийг томрох тусам эсэ бичлэг гээл явахаар тэр болгоны бичин тэгээ шүлэг бичин тэгээ дунд ангиас аяндаа нөгөө хэл уран зохиолын багш маань Чулуунбаатар гэж их сайхан багш байсан. Ерөөсөө чиглүүлээд чи бол угаасаа л үгийн хүн чи бол одоо ингээд шүлгээ бичээд чи бол энэнгээрээ амьдрна гэдэг тэр итгэл үнэмшлийг бол надаа маш гүн суулгаж өгсөн. Хамгийн сайхан шүлгийг энгийн үгээр бичдэг, хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг гэж. Дээр нь манай аав бас нэлээ тийм бас үгэн давьяастай хүн байсан л та. Тэгээд ерөөсөө намайг одоо ингэдэж штэ хүмүүс ч одоо за зохиолч мохоолч гэдэг ч одоо шал юм амьдралгүй мэрэгжил гэдэг ч юм уу те баг мэрэгжилч гэж ойлгохгүй саяхныг хүртэл бараг одоо зохиолч яруу найрагч хэрэл ирчүүдийн нэг дээл хөөргөд үсээ ургуулаад жахан юм хом хүртчихдэг ч гэдэг юм уу эмэгтэйчүүдийн нэг уянгалсан юм нэг намжиртай ч гэдэг юм уу ингээл нэг тийм нийтлэг хэв шинж яагаад ч юм болорцсон бомосч болоод юм уу тогтцсон гэтэл эн чинь одоо миний л өнцгөр бол зүгээр л ном гэдэг зохиол гэдэг бол зүгээр л өдөр тутмын амьдралын л нэг бид нар одоо өдөрттэй хотод руугаа хоол хийх ёстой шиг бид нар номыг ч гэсэн яг өдөр тутамдаа хэрэглээл уншаал те байнга ашиглаад зохиолч хүн ч гэсэн бусад л мэрэгжлийн адил өглөө хосол ширээнийхээ ард зугаал зохиолоо бичээд унших ёстой бол уншаад ингээд л явах ёстой зүйл байхгүй. Тэрнээс одоо нэг л их хайхтар онготоор хальгаал хүнээс илүү ажгаад бичдэг юм бол бас биш л гэж би боддог. Тийм. Яг энэ утга зохиолын төрлүүдээс ер нь хамгийн commercial буюу нийтлэг гэж гэдэг юм те эсвэл хамгийн яг алдартай эсвэл магадгүй ингээд хинч тоодоггүй хамгийн шовдронч гэдэг юм уу яг ингээд англиад үзэх юм бол яг ямар төрлүүд нь хамгийн дээгүүр байгаа те ямар төрлүүд нь нэг тийм жоохон шовдор байгаа даа. Яг уу энд бол одоо нөгөө цэвэр одоо зохиол судлал шинжилгийнхэн ч юм уу уг нь бол хариулвал илүү нөгөө тэд бол одоо уран зохиолын ертөнцийг уг нь байнга ажиглаад тийм ээ уншигч зохиолчдыг одоо холбоод тий тэгж явах хэрэгтэй яг энэ дашрамд одоо ингээ ярьж хад манад бол яг үнэндээ тэр шүүмж судлалын яг энэ нөгөө холбох гэдэг юм уу тийм тэр зарчим жахан сул ажилт юм шиг санагддаг. Одоо уншигчид жишээ нөгөө номын дэлгүүр ороод одоо яг өөрийн чинь одоо асууж байгаа шиг асуулттай бол уншигчид магадгүй хамгийн түрүүнд тулгардаг болов тий. Би яг алийг сонгож унших уу тий. Өөрийнхөө сонирхлыг тодорхойлохоос ахуулаад гэтэл нөгөө манад яг одоо тийм тойм баримжаа өгчдөг юм их ховор учраас хамгийн түрүүнд одоо бестселлерийн тавцан дээр байгаагийн ч юм уу тийм ээ. Эсвэл одоо сошиалос ч юм уу хаанаас ч юм сонссон дуулснараа ч юм тий. Хамгийн дуулан тариад байгаагийн ч юм уу тий. Очоод авах жишээний байдаг гэж магадгүй. Уран зохиолд одоо мөнхийн одоо оргилд нь байдгийн мөч гэж хэлж болох юмнууд бол за классикууд гэж бид нар ярьдаг те маш олон жилиг туулаад одоо цаг мөнхөд уншигдчихийдэг хизээч үнцнийг алддаггүй тийм зохиолууд бол одоо дэлгүүрийн лангуунаас өдөртөхөд борлуулагдахаасаа үл хамааран мөнхийн сонгодог байдаг тийм жанрууд байна л та. Одоо түрүү ярьсан Толстой Оросын зохиолч те Толстой, Достоевский, Чехов за тэгээд одоо өрний бас томчууд ч байна. Тэгээд одоо яг би бол яг жанраар найхтар ангилж хэлж мэдэхгүй байна. Энд чинь одоо дотроо одоо арилжааны гэдээ ярих юм бол угаасаа хялбар уншигддаг тий. Сүрхийг үнцгий санаагүй тий. Хүн аваад нэг судлаар магадгүй суугаад бушуу хүн уншаад ингээд дуусгачих тий. Гэтэл одоо сонгодог классик зохиолууд болохоор одоо илүү нөгөө эрх зүйлэн бодуулдаг тий. Одоо ухамсарын урсгал гэж нэг гайхамшигтай урсгал байна л да. Одоо ухамсарын урсгалын тод жишээ бол одоо Джеймс Жойс гэж Английн агуу зохиол, Ирландын агуу зохиолч одоо Улисс гэд
асар зузаан, ийм зузаараа мамдаг. Тэнд одоо ерөөсөө Эдвард Блум гэдэг нэг залуугийн 24 цагийн амьдралыг л өгүүлсэн. Тэгээд 24 цагийн амьдралд хүн одоо өдөр тутмын биологийн үйлдэлийг ингээд тоолох юм бол одоо тэгэл яадгийн өглөө босол цайгаа угаал гадуур явдаг юм уу, хүн хартаа уулзсан юм уу, ингээд яг үүндээ тоймлоод бичүүлсэн шүү дээ. Тэр яг ухамсар, бодол ухамсар доторхыг ингээд дагуулад мөнөх залуу хүн чинь санаад сэрж байгаа, бодож ухаарж байгаа тархиндах тэр ухамсарын нурсгалыг дагаад ингээд бичсэн. Энэ одоо уран зохиолын нэг маш том жанр болж явдаг л та. Тэгээд тэргээрээ орчуулахад маш амар өвөө тий. Гэт одоо тийм нэг төрөл байна. Энэ бол одоо манай уран зохиолд бас одоо сойрох ёстой нэг хэлбэр бах тий. Маш гайхамшигтай дистоп зохиолууд байна. Одоо хамгийн сонгодог жишээ нь Жорж Оруэллийн одоо 84 амтны ферм тий. Одоо түрүүн би дурдсан Дашмуг ахын орчуулсан Фаранхайтын 451 хэм, Олдос Хакслийн гайхамшигчийн ертөнц гэдэг. Ер нь их хвчлэн манай монгол хэл рүү буцсан. Тэгэхээр одоо манад бол реалист болоод одоо орчин үеийн модерн гэх юм уу тийм уран зохиолууд бол би тэрэн дундаа юм нарийн жанрууд бол одоо бас бичих ёстой л гэж боддог. Гэхдээ тэрийг заавал би бичнэ гэсэн үг шүү. Зөвхөн уран зохиол дотор ингээд турших ёстой бичлэгийн хэлбэр болоод сэдв бол ерөөсөө хязгаарлагдчихгүй. Тэгэхээр аль болох ёстой чадал хүрдэг юм бол тэгжил бичгэл ёстой л гэж боддог. Тий. Миний анзаарснаар бол яхав сүүлийн үед одоо уран зохиол гэдэг юм зарим талаараа бас хялбарчлагдаж байгаа юм шиг санагддаг. Одоо ингээд жишээ нь гадаадад нөгөө дэлхийн зах зээл дээр жишээ нь Аз зохиолчид, Аз дундаа эмэгтэй зохиолчид айгүй хүч төрж орж ирж байгаа жишээ тий. Уншаад үзэх юм бол бас магадгүй хялбар уншигдана. Гэхдээ ард нь бас аваад үлдчих нэг санаатай. Эсвэл аль нэг яг сэдвийг барьж агаад ингээд бичсэн тий. Одоо нэг супермаркетын худалдагч эмэгтэй тухайч байх шиг тий. Эсвэл одоо юу гэдгийг саяхан би бас нэг ном дээр ажилласан жишээ нь Хятадаас нөгөө Британд цагаачлж очсон эмэгтэй. Одоо тэгээд тэнд учирч байгаа хэлний бэрхшээл, соёлын бэрхшээл тий. Тэгээ одоо ингээд цагаачлж очиж байгаа хүний бэрхшээл гэх мэт яг ийм асуудлыг зангидаад бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол одоо үн мөнхөд уншигдаад хойшид үлдээх зохиол юм уу гэвэл бас учир дутагдaltaй. Гэхдээ яг тухайн үедээ уншиж байгаа хүнд те өөрийнхөө өгөөжийг өгөөд маш гоё бодомж эргцүүлэл шинэ үнцгийг нээж өгөөд те ингээд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байгаа. Дээр нь одоо яг хав цаашаа доошоо бас яг өөрийн чинь асуусан шиг одоо жанр манраар ингээд хуваалдаа өсвөр насныхан зориулсан зохиол гэж бас үйж бол төлөвшлийн уран зохиол гэж ярьдаг. Тэгэхээр одоо өсвөр наснаас одоо том хүн болох тэр явцад те яг төлөвшөх тэр үйл явцад бас ингээд зориулсан яг тэр сэдвэр ингээд бичсэн тийм зохиолууд бас байна тий. Тэгээ одоо доошлоод хүүхдийн зохиол гэдэг ч юм уу. Ингээ явна. Зарим хүмүүс бас ингээд нөгөө энэ магадгүй Америк ч юм уу одоо тэр нөгөө хөгжсөн нийгмээс гарсан ойлголт юм шиг байна. Одоо ингээ эмэгтэйчүүдийн уншдаг зохиол энэ гэж яриад идэх байхгүй юу. Одоо нөгөө housewife-уд одоо гэртээ байнга бас тийм хялбар дуухан тийм зохиол магадгүй уншд юм байна л та. Тэрийг одоо заавал тэгэл төрөлжүүлэлт их шаардлагагүй зах зээлийнхээ зарчмаар л явж байгаа зүйл гэж бол би боддог. Тэр нь хөрөлжин хүрээгээ тэлнэ гэдэг чинь сайн уу муу юу? Ер нь бол тийм. Одоо ингэж яриад байдаг байхгүй юу? Манад одоо ингээл айгүй их муу зохиол гарч ирлээ. Одоо өөрсдөө зохиолч гэж нэрлээд л хүмүүс их бичлээ гэх мэтэр одоо мэрэгчлийнхэн болоод ч юм уу те. Одоо орон зохиол сонирхчдын дунд уншигч тулхтайхан уншигчид энэ төр одоо тийж ярьж идэл та. Гэхдээ би болохоор тэр хүмүүс одоо нэгэн талтай зах зээл орон зайд байгаж байгаа бол манайх ч одоо уран бүтээл имийг цензурддаггүй чөлөөт нийгэм байна. Бичгээс яах вэ? Одоо хүн бичээд түүгээрээ амьдралаа одоо хийж байгаа бол бичгээс яах вэ? Хамгийн гол нь тэрэн дээр нөгөө бид нар өөрсдөө эсрэг талд нь жин дарах мэрэгжлийн гэж болох тэр уран зохиолыг өөрсдөө бид сайн бичих, өөрсдөө илүү боловсрох магадгүй яах вэ? Одоо утга зохиолын академик боловсрол олгож байгаа тэр газрууд нь ерөнхий боловсролоос ахуулаад их сургуулийн утга зохиолын мэрэгжилтэн хүртэлтэй энэ бэлдэж байгаа хүмүүс бол харин уран зохиолын суур боловсрол гэдэг имийг сайн олгох хэрэгтэй болов гэж боддог. Ер нь уран зохиол гэдэг бол бүх урлагийн үндэс шүү дээ. Одоо зохиол нь байж кино хийгдэн, зохиол нь ээж жүжиг тавигдсан тийм ээ. Тэгэхээр тэр суур нөгөө уран зохиолын бүтээл сайн байх юм бол тэрийг дагсан кино, жүжиг, бусад жанрууд тийм ингээд бас гарна л та. Тэгэхээр үндэсний гэсэн юм тодтолтой хүүхдийн бүтээлүүд аль болох хошроосой
зохиолчд нь бас хүүхдүүдтэй хандаж юм бичээсэй, хүүхдүүдэд зориулж бүтээгээсэй гэж би бол үнэхээр хүсэж боддог тийм. Ер нь яг ингээд зохиолчдын дүнг ер нь хэн тавьд юм бэ? Сайн зохиолч муу зохиолч гэдэг. За тэгэнгүүт л одоо жишээ нь ингээд нийгэмдэр олон хүмүүсийг хамруулж хамгийн ихээр борлогдож байгаа тэр зохиолыг сайн зохиол гэх үү? Эсвэл яг сайн зохиол гэдэг бас арай өөр ойлголттой юу? Сайн зохиол, сайн зохиолч гэдэг дээр нөгөө миний хариулсан шиг одоо тэр хизээч хуучиршгүй те цаг хугацаа хүний оршихуйтай холбоотой тэр сэдвийг гүн гүнзгий хөндөж байгаа зохиол бол мэдээж сайн зохиол те. А тэрэн дээр зохиол гэдэг ямиг юугаар бүтээдэг вэ гэхээр бид нар чи хэлээр бүтээдэг шүү дээ те. Тэгэхээр хэл гэдэг зүйлийг одоо байж болох тэр хамгийн одоо өндөр түвшинд ашиглаад тий үзэл санаа хөндөж байгаа сэдвээ байж болох хамгийн сайн гаргасан тэр зохиол бол мэдээж сайн зохиол. Уншигчдад одоо өргөн олонд уншигдж байгаа зохиол тэр бүр одоо сайн гэсэн үг мэдээж биш. Яагаад гэвэл олон нийтээрээ бүгд одоо маш өндөр түвшний уншигчд байх нэгд юу н бараг боломжгүй. Мэдээж одоо маш сайн уншдаг улс орнууд жишээ нь байгаа л бах л та. Гэхдээ нөгөө тэрийг бол одоо яг тэрэн сайн энэ нь муу гэдэг юм уу яг энэ шалгуурыг бол одоо би ч юм уу би биш те одоо зохиолчд гэхээс илүү одоо тэр ёстой л утга зохиолын судлаач, шүүмжлэгч, шинжээчд нь тавих хэрэгтэй байхгүй юу? Мэдээж уншигчдад хүрээд зохиол бүтээл нь борлуулагдчих байвал тухайн номыг бичсэн зохиолчд бол те одоо өөртөө баярлах өөрөө өөрийгөө үнэлэх нэг шалгуур бол мөн. Цэвэр уран зохиолынхаа үүднээс ч юм уу шалгуур тавья гэвэл бас арай өөр ойлголт болоо авчна л гэсэн үг. Тийм. Урлаг соёлын салбархан тэр дундаа зохиогчтой хувьд нийгмийнхаа тусгал болж явд юм шиг надад санагддаг байхгүй. Тухайн нийгэмд ямар асуудал байна? Тэр асуудлыг бүтээлдээ хөндөжчдөг ч юм уу. Түүнээс нь үзэгчд, уншигчд ойлголтоо авдаг. Нэрээ тийм шүү. Энэ бас чухал сэдвийг хүндсэн байна гэдэг шиг. Одоо миний асууж байгаа асуулт нь таныг нэгдүгээрт зохиогчийн өнцгөөс, хоёрдугаарт уншигчийн өнцгөөс хариулаасаа гэж хүсэж байна. Одоо яг бидний амьдарч байгаа 2026 он гэдэг ч юм уу те энэ он цаг үед энэ нийгэмд биднэрт яг дутагдж байгаа агуулга сэдв бидний бичих ёстой эсвэл унших ёстой энэ агуулга сэдвийг та юу гэж бодож байна? Тийм. Сэдв гэдэг бол уран зохиолд ерөөсөө хязгааргүй хүн юуны ч тухай өгүүлж болно тийм. Магадгүй зүгээр л одоо яадгийн зүгээр нэг тодорхой одоо бүр нэг мэрэгжлийг барьж аваад бичсэн ч болж байна. Эсвэл зүгээр л нэг энгийн нэг залуугийн нэг өдрийг ч ингээд юу яагаад бичиж болж байна тийм. Яг л өөрийн чинь хэлсэнчлэн тэр болгонд зохиолч өөрийнхөө үзэл харааг тусгадаг. Нэг нийтлэг ойлголт идэх байхгүй одоо ингээл уран зохиол, яруу найраг гэж ярихаар ингээл тэнгэр харж байгаа зохиогоод бичиж юм шиг ойлгоод идэх хүмүүс байгаад идэг. Гэтэл ерөөсөө ч тийм биш. Маш их бодож боловсруулсан бодлоо бүр ингээд хандлан дотроо тэр юмаа ингэж бясалгаж эргэцүүлсэн үндсэн дээрээс л яг зохиол ялангуяа хүүрнэл бол төрдөг. Ер нь тийм зүй тогтолтой юм элэ л дээ. Яг миний нэг хувийн зарчимч гэх юм уу нэг юм байдیں۔ Нөгөө тухайн мөчөд гал унтраах зорилгоор ч юм уу ямар ч юм хандах. Тэ. Одоо ингээд магадгүй би нэг хэвлэлийн редакцид ажиллах. Хэвлэлийн редакцид ажиллахын нэг төвхтөө тал нь яг тэр гэдэг нөгөө нэг хугацаанд ном төлөвлөсөн. Хугацаандаа л амжих юм бол одоо бусд нь хамаагүй. Гэтэл нөгөө янз бүрийн орчуулагчаас янз бүрийн түвшний ном ирнэ. Тэрэн дээр ч одоо хүний хүчин чадал нөөц боломж гэдэг юм чинь нөгөө робот ч юм уу AI шиг бид нар ажиллаж чадахгүй учраас тий сайн ажиллахын тулд цаг хугацаа шаардна. Ном гэдэг бол юун түрүүнд үнэхээр цаг хугацаа ордог тийм ийд байхгүй юу? Номыг ингээд машин даалах ямар ч боломжгүй тий. Ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм шиг үйлдвэрлэх боломжгүй юм чинь хүний оюун сэтгэл мэдрэмж ингээд маш олон юмны зохицол дээр бүрдэж гарч байгаа зүйл болохоор хоёртоос ялангуяа нөө гадны одоо энэ зохиолчдын томоохон бүтээлүүдэн дээр бол тэр тусмаа хариуцлагатай ажиллахгүй бол одоо би өнөөдөр л энийг гаргах хэрэгтэй гэд тухайн зохиолчийн бүтээлийг одоо ингээд дутуу гоцоо гаргахчул бас муухай. Дээр нь ер нь тэгээд тэн дээр чи хавцсан дээр нь миний ч нэр тавигдана. Уншигчдаа бас басаж чамлаж болохгүй шүү дээ. Надаас хамаагүй өндөр түвшний уншигч байгаа шүү дээ. Зохиол бичдэг л болохоос тий. Тэгээд тэд нар харьцуулаад хараад юу гэж хэлэх юм бэ? Бас муухай тийм ээ. Тийм болохоор хоёр тэн чин ном гэдэг чинь яг ингээд нэг өдрийн идэх уух хүнс шиг ингээд дуусчихгүй ингээд үргэлж байж идэг гэд болохоор тий. Үе үеийн хүмүүс уншина, ирээдүйн хойч маань уншина. Тэгэхээр эн чинь нөгөө ёстой өөрийн чинь анх асуудаг шиг хүссэн уншаагүй
хүний төлөвшил боловсролтой холбоотой зүйл болохоор чанартай л байх хэрэгтэй зүйл, хамгийн л чанартай байх хэрэгтэй л гэж боддог. Одоо бид нар ингээд үеийн залуучууд, ялангуяа бичдэг залуучууд гэсэн суугаал ярихдаа заримдаа ярьдаг л та. Манай уншигчид одоо ямар уншигчид биш, манай зохиолчид ямар их юм түүхэн сэдвэр бичдэг юм бэ? Ингээд бүгд л одоо түүх рүүгээ л явж байгаа. Нэг бодлын бид нар нөгөө тэртээ 13 дугаар зуунд мандаж бадарч явсан тэр хамгийн оргил цаг үеэ санагалцдаг юм уу? Тэнд л бидний гол бахархал байгаад байгаа болохоор тийшээ очиж тийм үү? Тэр л хамгийн том сэдв болохоор Монгол хүний хувьд тэгээд идэм болов тий. Үүнтэй зэрэгцээд заримдаа нөгөө эсрэг талд нь яг ном аваад шиг хэрхитэй арилжааны зохиолууд байгаад идэх ч юм уу тий. Тэгээ тэр номуудыг бол одоо тулхтаа уншигчд бол барагтаа авч уншихгүй шүү дээ тий. Эсвэл одоо яа тий, эсвэл маш хийсвэр амьдралаас хэтэрхий хол хүндээ юм даа ч юм уу. Хаяа заримдаа тийм сэтгэл төрдөг надад ч гэсэн яг ингээд уншигчийнхаа хуваар шүү дээ тий. Тэгэхээр хүн уншигчийнхаа хуваар тэр санаж байгаа бол бүтээгчийнхаа хуваар тэгвэл яах вэ? Одоо миний бодлоор бол яг л тэр өөрийнхөө уншихыг хүссэн зохиолол юм дүрмд бичих ёстой юм шиг байгаа юм тий. Тэгээ одоо мэдээж одоо хайр сэтгэл ч юм уу иймэрхүү мөнхийн сэдвээс гадна хүний амьдрал болоод хүний оршихуй гэдэг өөрөө асар баялаг тий. Нөгөө хүнийхээ хажууд маш тухтай амар амгалан тий ямар ч айдасгүй байх тэр эрхчлөл хайр юм болов. Ганцхан талаас нь ч юм уу ингээд дүгнээд ганцхан талаас нь эргцүүлэх маш баялаг олон тийшээ сэтгэл зүй одоо юу гэдгийг олон тийшээ задардаг болохоор тэр болгоно лөө өнгөж бичдэг байвал илүү гоё те. Сэтгэл зүй нарийн эдрийг гаргасан зохиол жишээ би маш их дуртай. Анна Каренина бол одоо сонгодог жишээ нь болох лөө гэж бодож байна. Тэгэл одоо сүүлд Нобель авсан одоо Өмнөд Солонгосын Ханган гэж залуухан эмэгтэй зохиолч байна. Тэр эмэгтэйн зохиолуудыг ингээ аваад үзэхээр одоо тухайн нийгмийнхээ одоо эм хүйстэй альва гэр бүл болоод нийгмийн дарамт тэр хүнийг яаж одоо харьцгалдаг ч юм уу тий даралж идэв. Тэрийг яаж сүрж байгаа юм. Тэр нь сэтгэл зүйн хувьд яаж тэр хүн дээр ингээд юу олж гарч байгаа гэдэг үр дүнгийн ингээд байх тэр нарийн задлан шинжилсэн ч байдаг юм уу тий. Тэгээ хөвгүн ирлээ гэд монгол хэлээр орчуулагдсан юм гэхэд одоо жишээ нөгөө Гуанжугийн бослохын тухай хүндсэн байдаг юм. Яг тэр шиг би ч гэсэн манад одоо Эрдэнэгуйгаас ахуулаад хилмигтлийн үеийг те дорж готугай, цэндийн дорж готугай, улаан орхимжны давлгаа Эрдэнэгуйн одоо хойд насандаа учрна гэдэг ийм дөрвтэй номууд байна л да. Тэгээд тэр хилмигтлийн үе болоод магадгүй хойшлоод арчилсан нийгмийн үед арчилсан хувьсгалын үед юу болж исэн те тэр залуучууд юу мэдэрч туулж явж исэн гэдэг ч юм уу. Яг ийм тодорхой сэдвүүд дээр зангидагдсан тухайн үед нийгэмдэр ингээд занглаа болсон цаг үеуд дээр очиж тэрийг харсан зохиолууд бичихдээсэ гэж би бас үнэхээр хүсдэг. Яг ийм үгийн баялаг яг тэр нөгөө нэг магадгүй төсөөллөө ингээд оноосон үгийг гаргаж чадсан нь сайн бичвэр болох уу? Төсөөлөн бодох чадвар сайтай байх нь сайн бичвэр болох уу? Аль нөгөө төсөөлөн бодох буюу одоо юу гэдэг нь монгол хэлчин одоо ер нь аль ч хэл баялаг те аливаа ямиг оноогоод илэрхийлэх тэр хийсвэр болоод бодиттой ойлголтууд нь бүгд л одоо хэл хэлэндээ байж байгаа шүү дээ. Тэгэхээр төсөөлөх чадвар нь одоо магадгүй орчуулга хийх болоод редакторлох хоёрт хүнд хэрэгтэй байх. Яагаад гэвэл зөвхөн энэ бодиттой нэг л үгэнд баригдаад хараад байлгүйгээр нөгөө зохиолын цогцлбор одоо тэр өгүүлбэрүүдийг харахтаа хам утгатаа ингээ уялдуулаад энэ санаа тий энэ тэр зохиолын уур амьсгалыг барьж авахд хүний тэр юм чөлөөтөө төсөөлөх юу бол чухал. Тэгээ нөгөө талаасаа болохоор цэвэр одоо нөгөө хэлний мэдлэг сайтай байх тий. Энэ дээр яг энэ үгийг л онооч чухал тийм зарим үг ч одоо 1 2 3 дугаар утгаараа ангилж байна. Гар мутар одоо юу гэдгийг те хүндэтгэлийн утга одоо бүр хар ярианы хэлэнж байж гэн те эсвэл үндсэн утга нь байж гэн. Тэгэхээр тухайн зохиолд аль нь оновчтой юм гэдгийг онох тэр мэдрэмж те тэр нь бол айгүй чухал. Яг редактор гэдэг нэгэнт ярьсныхаас хэлэхэд нөгөө редакторыг нэгд нөгөө техник ч юм уу зөвхөн тим юмыг хардаг гэдгээс гадна бас ямиг засаад л те эсвэл орчуулагчийг учиргүй засаад идэг гэж бас ойлгож болохгүй. Одоо тухайн орчуулагч чинь бас ахаад зохиолт нөгөө цаад хэлнийхаа хэлэндээ захирагдана ахаад нөгөө зохиолчийнхоо өгүүлж байгаа юмд ингээд захирагдаад тэрийг дамжуулж байгаа зүгээр хэл хооронд зөөж байгаа. Тэгэхээр редактор хийж байгаа хүн ч гэсэн тэрэн дээр давхар орчуулагч болоод бүтээл зохиолчтой тийм хүндэтгэлтэй хандах хэвээр тэрийг мэдэрнэ гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд маш ингээд тоочны ингээд өгүүлсэн юм ямар ч халилгүй зохиол
чинь тэрийг авчиад би сайхан хилтэм ч ингээ хайлттай болгочих болохгүй. Тэгвэл асар бүдүүлэг өгөөд хүндэтгэлгүй хэрэг болно шүү дээ, тийм ээ. Тэгвэл бас нэг тийм хит дураараа хаашиж болдгоо юм биш үү? Би ч одоо редактор чи баг дорж гэл хүмүүс энэ нэр нь онцгой бат болгоно гэж болгоч тийм болов тэр ухааны юм байна. Би нөгөө юугаар зөөрлөх дуртай энэ цонх байна шүү дээ. Цонх ингээ халтаацсан байхаар гаднах орчинч доторх орчинч альч талаас нь харсан тухгүй болоод ингээд бохор харагдаад юм сайн тодорхой харагдахгүй. Редактор бол магадгүй тэр сайхан тойлыг цонхыг өстө цэлитл арчаад өгөх өстө. Тэгэхээр хаанаас нь ч харсан бүх юм тодорхой. Ер нь редактор хүмүүс ингэж өөртөө зохиол бүтээл бичиж туурах тохиолдол хэр нийтлэг байдаг вэ? Тийм, уран зохиолын редакторууд бол хөвчлөө угаасаа өөрсдөө редактороосаа урд ер нь бол бичгийн улсууд л байгаа юм л та. Тийм, редактороосаа урд бол уран бүтээлж байгаа байхгүй юу? Тийм, магадгүй би одоо багасаа уншаад яруу найраг энэ төр бичээд те. Тэгээд тэр дундаа бас аль болох сайн юм уншия те. Нөгөө тэрийг одоо сайхан орчуулагчтайгаа тэр их хэлний огш юмыг өөртөө ингээ шингээж авсны үрээр л эргээд тэр редакторын хөдөлмөрт тэрийгэ зарцуулаад явчихж байгаа юм л та. Эсвэргээрээ эргээд тэр орчуулгын олон сайн зохиолууд чинь редактор хүн гэдэг бол бас орчуулагчаас дутуугүй тэр зохиолын гүн рүү орж яг хэл найруулгын төвшөнд очиж ажиллахаар өөрөө ирэхгүй янз бүрийн түвшний найруулгууд руу орж ажиллахаар хүн бас тэр найруулж бичих янз бүрийн одоо хэлбэрээ хувьсгаж бичих хэвтэрт бас хөөрхөн суралцдсан болов уу гэж би бас хараад байгаа шүү дээ. Тэгээд ер нь ямар ч юугаар энэ төр бас оролдох юм бол чадна гэсэн итгэл энэ төр хүнд нэг л мэдээд суучж байгаа байхгүй. Тэгээд юмд яг уу тодорхой хэмжээгээр мэрэгшиж байгааг нь шинж юм болов уу гэж бодож байгаа юм л да тий. Одоо болохоор ерөнхийдөө хүүрнэл одоо өгүүлэлэг одоо өгүүлэмжрүүдэд илүү анхаарал хандуулж тийм төрлийн уран бүтээл бий болгохыг зорж байгааг гэлээ шүү дээ тийм. Энэ ерөн зөвөр яг ингээд ихэнх зохиолчдын тухайд ойлголт одоо болдог ойлголт уу эсвэл зүгээр л яг таны хувьд нөгөө яруу найраг гэдэг бол залуу насных гэдэг гэлээ шүү дээ тийм. Ингээд олон зохиолчдыг мэдээж та бүхэн маань одоо бас нэг салбарын учраас рол модель авдаг хүмүүс олон л байдаг. Тэгэл тэр хүмүүсээсээ ингээл жишээлээд ингээд анзаарч байхад ер нь нийтээрээ тийм байдаг үү зөвхөн таны тухайд л юм байгаа юу? Яг насан туршдаа яруу найрагч хүмүүс ч бас байгаа тийм. Заавал одоо үг холбодог одоо шүлэг хүчдэг хүн болгон заавал хүүрнэл зохиол бичих бас албагүй тийм. Хэрэв хүүрнэлийн тийм өгөгдөл үнэхээр байхгүй бол эсвэл угаасаа л өөрөө одоо яруу найрагч бол яруу найрагчаараа л байна тийм. Одоо уран зохиол дотор хүүрнэл гэдэг жанр нь өөрөө ялтчгүй нөгөө хамгийн том далаацтай. Адаглал одоо ингээд ном болоод хэвлэлцэн байхад ч гэсэн нөгөө овроосоо ахуулаад тий. Тэгээ хүүрнэл маань бас өөрөө тоноос ахууллаа. Одоо хамгийн том оргил гэж юу яах вэ? Хамгийн том хэлбэр нь одоо роман. Тэгээд доошлоод арай бэсрэг болоод ирэхээр тууж тийм ээ. Хамгийн богино төрөл нь одоо өгүүлэг. Өгүүлэг дотроо хүртэл одоо флаш фикшн гэдэг юм бол маш бичил өчүүхэн өгүүлэг гэж одоо нацагд орж байлсан байдаг. Маш өчүүхэн хэмжээний өгүүлгүүд хүртэл байх жишээтэй тий. Тэгэхээр хүүрнэл бол ялтчгүй нөгөө одоо хэлний бяд болоод нөгөө өгүүлэх уур тий үзэл санаа үйл явдлыг ч гэсэн багтаах тэр агуулмжаараа угаасаа хамгийн том жанр учраас ямар ч л байсан зохиолчд бол томоохон хүүрнэл бичихтэй хүүрнэлээрээ бас амжилт гаргана гэдэг бол одоо бичгийн хүн бүрийн л одоо цээжнийг бол яг одоо бодол мөн л дөө. Таны яруу найруудыг хүмүүсийн ганц нэг сэтгэлийг харсан чинь их эмгтээлэг тийм бичдэг гэж хэлсэн байсан. Би ингээд уншсан чинь надад ямар мэдрэмж өгсөн бэ гэхээр эмзэглэл гэдэг нэг тийм нэг эмэгтэйний зүүн совин ч юм уу тийм мэдрэмж яагаад ч юм ингээд надад уусч ороод байсан л да. Тэгэхээр таныг яруу найргийнхаа шүлгүүдийг бичихтэй ялангуяа тэр сэтгэлийнхаа эмзэглэлийг одоо эргцүүлж бас гаргах тийм хандлага байдаг юм болов уу гэж зүгээр анзаарсан. Тэгээ яруу найраг бол юунд дөрөнд маш хувийн урлаг гэж би яг миний тий яруу найрагтаа би өөрөөсөө өөр байх юм баг боломжгүй.
тий. Хүүрнэл зохиолд бол өөрт би дүр бүтээгээд дүрүүдийг дотроо амьлуулад нөгөө хүн чинь надаас тусдаа би даатлан дотроо хөгжүүлж агаад цаасан дээр нөгөө хүнээ сая буулгаж бичиж байгаа жишээтэй. Гэтэл яруу найрагт би өөрөөсөө өөр байх бараг л боломжгүй. Яг миний яруу найраг бас нэлээд хувийн шинжтэй гэж болно. Өөрийнхөө доторх эмзэглэлийг ер нь нуул таалтгүй биччихдэг. Гэхдээ мэдээж тэгж ийн гэд хамгийн маасгаад байж бас болохгүй тий. Тэрийг би эн чинь урлаг саяхан нэг хэний үлээ уншаад би яг санал нийлсэн. Яруу найраг гэдэг бол зөвхөн мэдрэмжийн тухай биш ээ. Мэдрэмжээ системчилж одоо тий бүтээл болгоод тэгж хөрвүүлж байгаа урлаг юм аа. Нэг шүлэг бол нэг бүтээлтэй. Тэгээд нэг шүлэг болгоны ард нэг түүх байдаг гэж би ярих дуртай. Тэр түүхийг нь харин хүн тэр үгээр дамжуулж мэдрэх. Тэрнээс нэг шүлэг уншаад энэ хүн ингэсэн юм байна гэдэж болохгүй тий. Энэ хүн энэ талаар нэг юм бодолтой байгаа юм байна гэдэг ч юм тий. Бас маш их эмзэглэлээс бүтдэг урлаг гэдэг бол ялтчгүй. Манайхаа ярьдаг л та яруу найраг бол ялтчгүй залуу насны урлаг гэдэг ч юм уу. Тэр нь магадгүй одоо нөгөө сэтгэл хөдлөл илүү хүчтэй тий. Илүү юмд дэврүүн одоо тийм байдаг болохоор магадгүй яруу найрагтай холбогддог байхыг үгүйсэхгүй. Намдаггүй хэлсэн байдаг авьяас гэдэг нь эмзэглэл юм аа гэдэг. Альва ингээд энгийн л байж байгаа жишээ нэг бороо ороход ч юм уу учиргүй хүн болго эмзэглээд байхгүй шүү дээ. Зүгээр тэр бороо магадгүй тэр хүний доторх ямар нэг эмзэг юм хүндсэн байж болно шүү дээ. Тийм нарийн огтлол дээрээс магадгүй шүлэг бүтт юм шиг санагддаг. Зарим тохиолдолд болохоор хүмүүс бас ярьдаг л та хаа нэгтээ бичигдсэн юмыг би яг буулгаж байгаа юм шиг. Тэр бас үнэн. Заримдаа ингээд бүр баг миний оролцоогүй би цаас аваад балаа аваад бичгэдэл тэр үгс тог гэд гарчин. Заримдаа би яагаад юм бичсэн бол гэж гайхмаарч тийм сонио акшнууд байдаг. Тэгээд яг яруу найраг дотроо бас яг өөрийгөө дүгнэн хаашаа. Гэхдээ намайг яг хүмүүс тийм нэлээ нөгөө хувийн эмзэглэлээ бас их бичдэг. Намжлалын шинжтэй яруу найраг бичдэг. Тэгдэг бас бодвол тийм юм бэлгүй. Юун түрүүнд бол яг төрж байгаа бүх мэдрэмжээ зүгээр асах биш. Эргээд яруу найрагт бол хэлээр дамжуулж бүтээж байгаа учраас хэлнийхаа бас юг их сордог л урлаг гэж би боддог шүү дээ. Ахин дахин найруулан бичиж, ахин дахин засаж ягаад шүлэг бол төрдөг. Тэгээ залуучуудыг би бас тэгж боддог л тоо. Зүгээр л нөгөө мэдрэмжээ юулээд орох биш. Тэгвэл яхав яруу найргийг ашиглаад яхав өөрийгөө суллаж байгаа хэрэг байна. Бусдад уншуулъя гэж байгаа бол түүнийг бүтээл болгохын тулд түүнээрээ ажиллах хэрэгтэй. Зохиомжлох хэрэгтэй. Ялангуяа хэлнийхаа талаас бол бүр их ажиллах хэрэгтэй л гэж боддог. Дээр нөгөө яруу найрагч өөрөө ерөөсөн маш агшинд төрдөг. Илүү яг л одоо бид нар бас онгод энтер гэж ярьдэн шүү дээ. Онгод урам зориг ч юм уу сэтгэлийн асар хүчтэй долгисол дээрээс яг шууд ингээд хүчтэй буудаг. Эсвэргээрээ одоо хүүрнэл зохиолыг бол яруу найраг шиг тий одоо би өстө онгодтой хүн гэл бичээд иж болдоггүй. Яг л одоо юуны тухай өгүүлэх гээд байгаа, юу хэлэх гээд байгаа юм тий ямар зоригтой юм гэдэг маань асар тодорхой ээжэж бичих болдог. Адаглаад л олон цагаар одоо сууж тий бүтээлийнхээ ард гарах төвчээр хэрэгтэй болдог болохоор магадгүй хүмүүс цэл залуутай авч яхах нас явж ээж хүүрнэл бичдэг юм болоо гэж бодоод байгаа. Та эхлээд яруу найраг бичижсэн. За дараа нь роман бичлээ. За хүүхдийн зохиол бичлээ. Танд ер нь бичиж үзээгүй төрөл одоо үлдсэн байгаа юу? Тийм. Би бол одоо хүүхэд байхасаа л шүлэг бичдэг байсан. Тэгээд одоо 2000-аад оны ихэнх үеэр манай одоо үеийнхээ залуучуудаа нийлээл ингээл шүлэг бичээл те. Дугуйлан бүлгэм гээл. Тэгээд одоо яруу найргийн тодорхой залуучуудын дунд олдог уралдаан энтерт ч гэсэн одоо мэрсэр ордог байлаа. Тэгээд хүрэл тулаа гэлээ. Хүрэл тулаа тийм нөгөө бүр 10 жилээс эхэлсэн шүү дээ тий. Яг л тэр замаар л явсан. Тэгээд нөгөө яруу найраг бичиж агаад явандаа бол яг хүүрнэл зохиол бичнэ гэсэн зорилго ер нь бол байсан. Тэгээд хамгийн анх нөгөө шуудхан л одоо ингээл том бүтээл бариад авчихсаа илүү одоо яг тухайн шатанд надаас яг тий ямар бүтээл гарч болохоор байгаа юм. Ер нь бол би нөгөө юмд аль нэг одоо хүн чинь нэг тодорхой цэгийг ч юм уу тий магадгүй нэг зориг хараа явж байгаа. Тэрэндээ нэг их хүрх гэж яарахаас илүү байгаа одоо нөөц боломжн дээрээ алхамаар ууршлах дуртай төрлийн хүн юм шиг байна. Тийм болохоор олон юмруу зэрэг дайрах ч юм уу эсвэл бүх юмыг нөгөө чадна гэд өөрөөсөө хитээдсэн ачаа үүрх юм дургу.
Тэгээ тийм болохоор одоо би бол эхэлдэг гэж бодож шүлэг бичиж байгаа л яг хүүхдийн жижиг бүтээл рүү хараад тэгээд тууж бичих гэж явж байгаа. Тууж манай энэ дараа ман болдог ч юм уу те. Тэгээд яг нөгөө жамс орол миний өөрийн одоо өсөлт ч юм уу тэрний ямар байсан яг л тэргээрээ л хийж бүтээгээл явж байгаа. Одоо ингээд харахад одоо 2000-ад оны эхнээс бичиж эхлээд одоо 26 он гээд ингээ эргээд харахаар цаг хугацаа айгүй хурдан тийм 20 гаруй жил болсон байт юм байна. Тэгээ энэ хугацаанд яхав яруу найргийн 3 4 бүтээлтэй. Тэгээд нэг хүүхдийн бисрэх тууж, нэг бас хүрнэл зохиолын нэг романтай олчихсан сууж гин. Тэгээд энэ дээр бас нэмээд нөгөө хүүхдийн зурагт ном гэдэг юуг бол төрлийг нэлээд сонирхоод өөрөө айгүй дуртай болохоор бас энэ салбарт жаахан юм хий гэж бодож байгаа. Миний яг өөрийгөө сорж үзээгүй гэх юм бол би одоогоор драмын те жүжиг кино зохиол бол бичиж үзээг байгаа. Гэхдээ жүжиг бичгээс илүү би бас кино зохиол бичих юмсан гэж боддог. Тэр дундаа одоо магадгүй эмэгтэйчүүдийн асуудлыг хүндсэн ч юм уу эсвэл одоо өсвөр насныхан руу чиглэсэн ч юм уу тийм аливаа захиалгаар биш яг өөрөө бичих юмсан гэж бодсноороо яг нэг кино зохиол одоо бичиж үзье гэд бодоол. Таны одоо хамгийн сүүлийн бүтээл энэ Шагуун далайгийн ертөнцөө тий. Би Шагуун далайгийн ертөнцийн одоо энэ нөгөө нэг artificial intelligence гэдэг нэг лайтай юм байна тий. Би энийг яг ингээ харчаад нөгөө хүнд асар том ийм юг эргэлзээг бий болгочдөг. Тэгээ би таны номын энэ бүтээлийн нүүрний энэ зургийг харчаад би энийг AI л гэж харсан. Тэгээд ингээд юу байсан чи эн чинь бүр яг бодит зураг гэдэг ч гэсэн эн чинь яг эндээсээ ахуулаад яг хүний ингээд нөгөө нэг сонирхлыг татах сонголт хийхэд нь нөлөөлөхүйц зүйлсүүдийг ингэж бий болгоно гэдэг гээл ингээд бодоод үзлээр энэ ном зохиол бий болгоно гэдэг өөрөө бас тийм шаггүй ажил байгаад байгаа байхгүй тийм ээ. Тийм. Одоо тийм манайхан бас нэг үе нөгөө номонд доторх агуулгадаа яг мэдээж анхаарад хавцын одоо нэг интернетээс зураг татаад тавьчихдаг ч юм уу. Магадгүй би ч нэг үед бараг тэгээ явж л байсан байх. Одоо тийм л ээжтэй өөрийн ойлголт маань. Гэтэл одоо ерөөсөө тийм биш юм байна тийм. Ном гэдэг чинь юм цогц. Бид нар хувцас авахтаа ч гэсэн ингээл бүхэл талыг хардаг ус тийм. Өмсгөд эвтэйхэн байна уу? Халаас нь ямар юм тийм. Харагдахад ямар юм гэдэг шиг ном ч гэсэн өөрөө л яг одоо нэг юм цогц бүтээл учраас доторх агуулгасаа гадна хавцын, хийцэн тий хүнд юу өгөх гээд байгаа ямар мэдрэмж барихад хүртэл гарт хөнгөн цаасны имэрхэд одоо тий тухтай өсгийн фонд нь ч гэсэн тий хараа муута хүн ингээд ахааргүй тийм ээ тухлаг тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо бол ихэнх ном бүтээгчид маш их анхаардаг болсон. Тэгэхээр одоо ном гэдэг зөвхөн агуулгаал бичиж болчдөг юм биш гэдгийг энэ дээрээ ч гэсэн бас чадлаараа л хичээж ажилласан. Шагуун далайгийн ертөнцийн дээр бол би бүр хэл найруулгыг зориуд маш хөнгөн. Маш хөнгөн урсгал зүгээр одоо удаан уншдаг хүнийг бариад яг нэг үргэлжлүүлээд уншихад 3 цаг дотор уншигдах тийм хөнгөн. Одоо цагт ч хүмүүс цагийг хүндэлдэг болсон урт бичвэрээс бүр бүх төвшөндөө татгалцдаг болсон. Гэхдээ дөрвтэй уншигчид бол хизээч одоо бичвэрийн уртаас юм уу текстийн хизүүгээс айдаггүй л дээ. Харин ч тэрнээс нөгөө шимтэж уншдаг тийм уншигчд байдаг. Жишээ нь би яг өөрөө уншигч байгаа хувьас бол хэл найруулгад шимтэж уншдаг уншигч байхгүй юу? Одоо зохиолын гол санаа гэхээс илүү маш гоё хэл найруулганд би үнэхээр шимтэж бүр хорхоос ч уншдаг. Тийм уншигчд байдаг. Гэхдээ би Шагуун далайг бол одоо давын өмнө хин нэгэн гартаа авсан хүн явжсан бариад уншихад төртөлгүй уншдаг тийм ойлгомжтой энгийн бөгөөд яруу байлахыг хичээсэн. Бас нэг үг байдаг ш нь нөгөө хамгийн сайхан шүлгийг энгийн үгээр өвчдөг, хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг гэж. Тэр надад их сайхан санагддаг. Ер нь тэгээд ялангуяа зохиолч яруу найрагчид гэдэг салбартаа хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нэг ойлголт байгаад идэв шүү дээ тэ нийгэмд. Зохиолч яруу найрагчдын тухайтад л тийм одоо яг бүтээл бий болоход хэрэгцээ шаардлагач гэдэг юм уу шалгуур энэ төр гэж байдаг уу? Тий, одоо юу л та зохиолчдын зохиолч гэдэг юм те. Яруу найрагчдын яруу найрагч гэж яг ярьдаг байхгүй. Одоо жишээ нь зөвхөн нөгөө яруу найрагчд нь одоо мэддэг, уншдаг ч гэдэг юм уу те. Одоо маш өндөр түвшний яруу найрагч жишээ нь хүн болгон одоо маш хүлээж аваад уншихад хэцүү те. Одоо Данзаа 10 жагийн ч юм уу маш гүн бясалгалын ч юм уу тийм шүлгийг хүн одоо чинь зүгээр л өдөр тутамдаа уншаад явахгүй шүү дээ. Тэ өдөр тутам одоо жишээ нь ахтар сонгодог байрал уншаад яваад идэх хүн бас байхгүй шүү дээ. Тэрийг чинь бас зохиолчдын зохиолч гэж хэлдэг нь яхав зохиолчд өөрсдөө магадгүй тэднийгээ уншиж бас эргээд зохиолч болдог.
Одоо би жишээ нь зохиол бичиж гэж байгаа бол юу ч уншихгүйгээр зохиолч болно гэж бүр яагаад ч байхгүй. Тэгэхээр одоо өрөнд оронтой, Аз, Европтой тий бүгдийн өстө тэр сайн гэсэн зохиолыг уншижээж нэгт тэднэрийн одоо тэр хүүрнэх уур өгүүлж байгаа тэр юунаас нь суралцсан. Хоёрт тий юун тухай яаж өгүүлж байгааг суралцахаас гадна одоо юу гэдгийг сэдв давтагдахгүй байх тэр хүртэл тий одоо юм шүү дээ тий. Хийхин нэгэнтэй яг ижилхэн өнцгөр бичгийг хинж хүсэхгүй шүү дээ тий. Гих мэдчлэн тэгэхээр тэр бол зохиолч дундаа одоо хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол мэдээж бас нэлээд өндөр одоо тэр шалгуур гэх юм уу. Тэгээ одоо мэрэгжлийн хүрээнд бичиж байгаа хүн болгон мэдээж одоо тэр л хамгийн өндөр юм л явж байгаа шүү дээ. Магадгүй өнөөдөр ном маань дэлгүүрийн лангуунаас тоотой гарч магадгүй. Харин ирээдүйд одоо яг одоо мэрэгжлийн уран зохиол сурах гэж байгаа хүүхдүүд ижилхэн зохиолчд маань уншиж байвал одоо түн шиг сайхан юм угаасаа байхгүй л гэж тийм. Сошиалд ч тэр одоо гараад амьдрал дээр ингээд нүүр тулаад явхууд ч тэр манай нийгэмд бас сайн ч хүн байна, муу ч хүн байна. Цагаан жан, харж жан, өнгө алгалтал байж лээ л да. Би таны зүгээр яагаад ч юм танаас хүнийг та ер нь ямар байгаасаа гэж хүсдэг. Хүн гэдэг өөрөө энэ бодгалтай махан биеийг болоод төрсөн энэ хувь тохиолд байгаа энэ бодгал өөрөө ямар байгаасаа яавал бид нар нэг тийм сэтгэлийн эмзэглэл багтай ч юм уу аз жаргалыг илүү мэдэрч амьдрах бол наач бас маш том асуулт байна гэдэг байхгүй юу. Яг уу миний бодлоор ер нь жоохон алагчлах үзэл гэдэг юм. Хүнийг ер нь их тий. Хүнийг өөрөөс нь ч болоод ер нь хүнийг тэр хүнлэг юмнаас их холдуулдаг зүйл юм шиг санагддаг шүү дээ. Магадгүй миний суур хүмүүжлэлтэй ч холбоотой ах. Манай аав ерөөсөө хүн ялгадаггүй их сайхан тийм харьцаатай. Ямар ч хүнтэй их сайхан нээлттэй. Хүний үгийг сонсдог их сайхан тийм харьцдаг тийм хүн байсан. Тэгээд амьтанд маш их хайртай. Тэгээд годомжнаас нь тэр нэг морин зулцах ч юм уу тэрэл хүрээд ирдэг. Аавын тэр хүмүүжил надад байгаад байгаа шиг тийм. Эргээд ингээд нийгмийн харилцаанд ч юм уу ойр дотнч тэр хүмүүстэй ингээд яхаар хүмүүстэй нөгөө ингээд алагчилж харьцаад байгаа хүмүүсийг харахаар ингээд өөрөө ирэхгүй дотроос нэг юм юу төрөөд идэг. Яг хөндөд идэг бүр ингээд. Тэрэнд л их эмзэгэлдэг байж магадгүй. Тэгтээ эн чинь хүний орооч уусаа аллагтай буллагтай хүн нэг л юугаараа байх өөрөө бас маш боломжгүй л дээ. Тэгтээ өөрийнхөө дотоод тэр хувхан тэр юундаа энийг л баримтлаад ийм чанарыг л дотроо суулгаж яваасай. Ялангуяа хүүхэд багаасаа тэгээд төлөвшчүүл юу н гайгүй шүү дээ. Хүн багаасаа ингээд төлөвшсөн юм бол насанд арилдаггүй. Тийм болохоор ээж аавуудыг тийм нэг хүүхдүүдээ бусдыг ингээд ойлгодог, бусдын оронд нэг өөрийгөө тавиад харчдаг тийм. Хүн өөрийнхөө өнцгөөс хараад л би гэдэгтвэл болгож л хүүхдүүдээ хүмүүжүүлвэл хүний хорвоо тэр хэрээр бас хүмүүсийн харилцаа илүү амар байвал те бид хоорондоо хэдий ч нэ ойлголцсон төдий ч нэ бид нар амар амгалан байна л гэж. Яг нэг үгээр ерөнхийдөө амар амгалан мэдрэмжийг өгч байвал одоо миний хувьд бол хайр юм да. Хайр гэж хэлдэг. За хоёулаа ярьсан өндөрлөө. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээ хамгийн гой зүйл нь юу вэ гэхээр энэ утга зохиол гэдэг чинь өөрөө одоо өстө нөгөө ёроол нарагдахгүй далаа гэдэг шиг ямар нэгэн одоо эцсийн төгсгөлийн цэг гэж байхгүй асар өргөн сэдв. Тэгээ энэ сэдвийн бас нэг багахан ч гэсэн хэсгээс танаар төлөвлүүлээд үзэгчдтэй мэдээлэл өгөхийг бид зорьсон юм. Уран бүтээлч ялангуяа зохиолч бичгийн хүмүүсийг бас нийгэмд өргөлж ухамсар болоод гэрэл гээгээтэй талуудыг аль болох уран бүтээлээр дамжуулан түгээж явдаг ийм эрхэм хүмүүс байдаг. Тэгэд энэ хүмүүсийн төлөөлөлж энэ удаагийн дугаарын маань зочноор оролцож ирсэн танд маш их баярлалаа. Цаашдаа зорж байгаа тэр бүх бүтээлүүдэд намгийн том амжилтыг хүсээд харилцлага өндөрлүүлье. За баярлалаа. Санжир гарагийн зочин нэвтрүүлэгт үрж оролцуулсанд бас маш их баярлж байна.